Өөрөөсөө бүхэл бүтэн 28 насаар ахын дурлцсан гэж боддоо. Гэхдээ одоо ярих аним насны зөрүүтэй хайр гэхээс илүүтэйгээр амьдралдаа шантарсан хоёр хүний мөрөөдлөө дахин олж авч байгаа талаар гардаг маш дулаахан уур амьсгалтай уянгалаг аним байгаа. Энэ бол 17 настай ахлах сургуулийн сурагч Акира Тажибана. Хөнгөн атлетикийн авиаслаг тамирчин байсан ч бэртлийн улмаас спортоор орхисон. Харин энэ шаардлагатай нөхрийг Яшизава гэдэг бөгөөд Акирагийн араас нэлээд удаан гүйж байгаа боловч ерөөсөө бүтэлтэй болоогүй. Хичээлийнхээ дараа Акира нэгэн ресторанд зөөгч хийдэг бөгөөд ажлынхаа менежер залууд сайн болчихсон. Өдрийнхөө цаг уух гад амралтынхаа өрөөнд орсон ч нэг хүүхэд суужээ. Юу хүүхэд вэ? Хэний хүүхэд вэ? Гээд хамт ажилладаг хичээсээ асуусан чинь өнөөх крашийнх нь хүүхэд бас таардгийн. Оо, хүүхэд тийм үү? Гэсэн шиг юм бодоо сууж исэн чинь өнөөх нь хөгжим тоглоод үйлчлүүлэгч нар цаадлаад болдоггүй. Тэгэхээр нь манай Акира авч гараад нөгөө хөгжмийг нь зааж өгөнгөө жаахан саатуулна. Гэснээс крашийнхаа нүдтэй нь адилхан юм а гэж харж мараад. Энэ үед аав нь гарч ирээд баярлаа гэж хэлэх гэсэн чинь манай хүн ичээд орчихно. Энэ зөөгчөгч манай менежерт ер нь жоохон дургүй ахгүй юу? Савл хийвэл муулж идэг. Ийм бүтлгүй юм чи эхнэр нь хаяад явах нь нарахгүй штэ. Гэж муулсан учраас Акира эхнэрээсээ салсан гэдгийг олоод мэдчихэв. Энэ хөөхөн бор өстэй охиныг Харуко гэдэг бөгөөд Акирагийн бүр багаасаа найзлсан найз нь. Дээрээс нас Акиратай адилхан гүйлтийн тамирчин. Акира спортоор орхисноос хойш энэ хоёрын харилцаа жаахан тиймхэн болчихсон. Ажлын жижигхэн хөөрхөн шар охинтойгоо сонирхдаг хүнийхээ талаар ярина. Тамд ер нь манай менежер шиг хүн ямар хөө санагддаг вэ гэж асуусан чинь нөгөө охин нь "Юу, менежер жаахан өмхөн штий" гэж авдیں۔ Нөгөөх нь ядж яхад кондо сонсчоод бушуухан өрөөндөө ороод цамцаа сольно. Акира өрөөнд нь орчихсон сольсон цамцыг нь яг сайхан үнэрлээ зогсож исэн чинь араас нь кондо өөрөө ороод ирдیں۔ Ер нь бол энэ түүх яаж эхэлсэн бэ гэхээр Акира гэмтлээс болоод спортоо орхих шийдвэр гаргаад нэг хэсэг нэлээд хүнд үеийг туулж байхдаа энэ ресторанд орж ирж гин. Энэ үед энэ ресторанд ажилладаг байсан кондо Акира дээр ирээд өнгөө кофегоор дайлж илв үзүүлээд удахгүй бороо зогсноо гэж хэлээд явж. Амьдралынхаа нэлээд хүнд үеийг туулж байсан Акирад кондогийн энэ үйлдэл үнэхээр их сэтгэлд нь хүрсэн. Кондогоос мэйл хаягийг асуугаад бүтлгүүцсэн Акира гарч явах замдаа нөгөө Шарковтэй таарад нэг нь цонхоор харсан кондо энэ хоёрыг үерхдэг гэж ойлгочихно. Маргааш нь нөгөө Шарков чи энднийд бүр ажилд орсон байвал яг уу? Акира нэг үйлчлүүлэгчийн мартсан утсыг өгөх гээд араас нь гүйж агаад өнөөх урд нь гэмтэж байсан хөлнийхөө гэмтлийг нь сэдрээчгэн. Кондогоор өөрийнхөө эмчлүүлдэг эмнэлэгтээ хөрвүүлж ирээд хөлн дээрх амар сорвоо харуулхаас ичсэндээ кондо буцаагаад хөөгөө явуулчихна. Ингээд хөлн бэртчихсэн гэртээ хэвтэж байсан чинь кондо залгаад Акира минь бүр бөөм баяр бушуухан шиг дугаарыг хадгалаад авна. Маргааш нь гэртээ хэвтэж агаад уйдсандаа дэлгүүр хэсгээд гарсан чинь ахиад л кондодод таарчихна. Кондо харин айлын охины хөлийг нь бүртээж гисэндээ гимшээд ээжээс нь уучлалт гуйх гээд явж байгаа гинэ. Таарсных гээд нэг газар ороод юм ярьж сууж байгаад Акирач өнөөхтөө та надад таалагддаг гээд нүүрэн дээр наваа ичт юм да. Нөгөөх нь гэтээ нэгт сүртэйгэр хүлээж авдаггүй. Акира доод ангийнхаа хүүхдийн гуйлтаар сургуулийнхаа гүйлтийн багийн бэлтгэлийг шалгангаа зөвлөгөө өгөхөөр очоод даанч гүйж байгаа хүмүүсийг харахаар хуучин дурсамжин сэдвээд нилээн хэцүү санагдаад байсан учраас шууд хаяад яваад өгнө. Тэгснээ хар усан борооноор ажил дээрээ явж очингуудаа кондо дээр очиод ахиад л сэтгэлээ илчилнэ. Энэ удаа харин кондо арай л гайхаж хүлээж авна. Хэд хоногийн дараагаас Акира буцаад ажилд орлоо. Гэхдээ кондотэй зүгээр яг л урдынхаараа юу ч болоогүй юм шиг харьцаад эхэлнэ. Инхээр нь мань кондо ажлын хэдэн залуучууд надаар л тоглож дээ. Эсэ ухааны юм бодоо сууж исэн чинь Акира гинэд дээрээ хэлжсэн үгнийхээ хариуг нь авъя л та. Гээд бүр ширтээ зогсчдیں۔ Тэгээд яг сайхан хариулт авах гэж зогсчихсэн чинь нөгөө жижигхэн шар өстэй охин орж ирснээ. Акирагийн идэгснийг тэмдэглээд караоке орохын гинэ. Акира бүр бөө уур нөгөөхий чинь цагнаа явуулчихна. Энэ хүртэл Акирагийн яриаг зүгээр л тоглоом гэж хүлээж авч ирсэн кондо надад Акираг машиндаа хүргэж өгөнгөө хариугаа илгэр болно. Тэгээд яагаад надад сайн чи бид орой насны зүрх аав охин шиг штий гэсэн чинь Акирач өөдөөс нь юусоо бууж өгдөггүй. Би бол байтгал нэг мөрөөдөлчгүй, найдварчгүй 45 настай ир. Яг чи надтай нэг болзоонд яваад үз. Тэгээд намайг ямархуу ир гэдгийг мэдээ зүгээр л надаас зайгаа барина. Гэсэн чинь манай Акира зүгээр л болцоо гэдэг үгийг сонсчихсон. Бүр бөөм баярлж байгаа юм чинь хөөрхий. Маргаашнаас нь эхлээд хоёлаа хизээнд болцоонд явах уу гэд бүр шаналгаастай. Энэ цайвар өсөлтөөр санамсаргүй Акирагийн дэвтрийг үзэж байхдаа кондод сайн гэдгийг нь олоо мэдчихдэг. Тэгээд хамгийн балиар нь надтай нэг болзоонд явах юм бол хүмүүст хэлэхгүй гэж авс энэ жоохон цуугараа. Аргагүй ихэнд болзоонд явж байгаад наас нэг кафед ороод юм ярьж сууж байгаад дугаач болцчихгүй кондод хоёр тохирохгүй бла бла гэж агаад Акирагийн бүр дургууг нь хүрчихнэ.
Яг энэ үеэр Кондо залгаад энэ амралтын өдрөөр боломжтой эсхийг нь асуухад болзоонд ирдэг. Энэ хөөрхөн огны ингэж баярлж байгааг нь хараад ингээд хүсэн хүлээсэн Акирагийн анхны болзоо хэллээ. Бүр үнэхээр хөөрхөн болчихсон байгааз. Ядаж яхад яг нөгөө киног нь үзэж таарна. Гэхдээ хайртай хүнтэйгээ үзэж гэдэг чинь шал өөр л дөө. Өөрхий Кондо гэхдээ юм ярих болгондоо л өөрийгөө хөгшин гэдгээ дахин сануулад байгаа байхгүй юу? Дотроо л Акира энэ хоёр бүтэхгүй гэдгийг угаасаа хамгийн сайн мэдж байгаа хүн. Болзоо дуусаад энэ хоёр тишээ салах цаг болоход Акира Кондогийн араас гүйж очиод үнсчихэн. Бэжгаарэ. Үнсээ хүн биш үү. Зүгээр л гэж бодсон юм. Дээрээд усанд орчход гараад ирсэн чи ээж нь өчтөр болон өнөөдөр үзсэн 2 киноных нь танилцуулгыг барьсан зогсож идэв. Тэгснээ яагаад нэг киногоо 2 үзсэн өчтөр таалагдаагүй эцтэй. Тэгсэн чинь өөдөөс нь манай хүн аль нь өнөөдрийнхээ аль нь өчтөрийнхээ амхандаа өнөөдөр Кондотой болцсон үеийнхэн танилцуулгыг хадгалж үзэх гээд байгаа байхгүй юу? Маргааш ажил дээр нь Кондогийн хүү нэг өхөр зүсэг тэрсээр хурж ирнэ. Ээж нь тижээлэхгүй гэсэн учраас аав дээр аваач өгч байгаа юм гинэ. Энийг нь Акира сонсцоход бөөн далим гаргаад би одоо тарах гэж байгаа юм чинь би хүргээд өгчихё гэд хүүг нь аваа явцдаг. Эрт нь хурж ирсэн чинь хүн байдаггүй. Хүлээгээ байжсэн чинь өнөө бацаан чинь би өлсөөд чих шиг. Тэгээд гараа гаргаж янзын сайхан хоол хийгээд байжсэн чинь гаднаас Кондо ороод ирнэ. Акира бүр шүүгэн дотор нуугдчихсан заяо. Халуун шүүгэн дотор нуугдаж сууж сүүлдээ бүр тэсгээ байгаад үсрээд гараад ирнэ. За тэгээд бүр цамцан дээрээс нь алюминий жуусгаа ийм цэвэрлэгэнд өгөхөөсөр аргагүй болсон. Юуны тулд гэрт нь байгаа хэлээд Кондогийн подолкийг нөмсөд үнрийг нь үнэрлээд Акира бүр бөөн баяр. Кондо цамцыг нь хийм цэвэрлэгэнээс аваад бороо зогсохыг хүлээгээд гадаа зогсож яхад Акира хүүтэн цог шүхэр барьсаар Кондог авахар ирдэг. Дээрээс нь Акира би таны талаар илүү их мэдмээр байна гэж хэлдэг. Маргааш нь ажил дээр Акира Кондод нэг цаасан дээр бичсэн зүйл өгөхгүй чадахгүй. Нөгөө хүүгийнх нь тижээж исэн өхөр зүсгийг цүпү гэж нэрлсэн. Кондогийн ажлынхан бүгдээрээ өхөр зүсэг тижээж исэн туршлагатай. Бүгд л Кондо зөвлөгөө өгсөн амтд. Мань Кондож ажил дээрээ овоо нэр хүнд нь агчихсан. Нийлэн баяртай байгаа юм шүү. Акира захиалга авчгаад нөгөө эдтэй хэлгээд хурж ирсэн чинь галтгоонд нь бүр хийнч байдаггүй. Нөгөө өхөр цэсгээ яриа зогсож исэн хэд дээр очсноо. Бүгдийг нь загнаад ажилд нь оруулчихна. Ингээд ашгүй нэгэн боломж гарч нөгөө цаасан дэрхээ Кондод өгнө. Тэрэн дээр нь болохоор өхөр цэсэг тижээхэд шаардлагатай байсан зүйлүүдийг бичсэн гинэ өгнө. Акира дээр Кондогийн гэрт очихдоо ном унших сонирхолтой гэдгийг нь олж мэдсэн. Яг ямар төрлийн ном уншдаг гэдгийг мэдмээр санагдаад номын санд явж байна. Үүнийг нь өнөө багын найз нь хардаг боловч Акираг спортоос завсарлага авснаас хойш энэ хоёрын харилцаа жаахан тиймхэн болчихсон. Тэгэд өөр хүнтэй явж байгааг нь мэдээд бүр яриа болчихдог. Энэ хоёр маань бүр дунд ангид ахын сайн найзууд байсан юм байна лээ. Одоогоор ягаад ч юм харилцаа жаахан тиймхэн байгаа. Автобусны буудлын дээр сууж байхдаа Акира энэ хоёр жоох охины энэ жижигхэн цараймуудын тоглоомыг биедээ авч явбал тэ үнтэйгээ дотносдгоо гэсэн яриаг нь сонсчихно. Тэгээ тоглоомын машин дээр очиод нөгөө цараймуудыг авах гэж бүр хамаг мөнгө үрдэг юм байгаа зү. Энэ үед нөгөө боросны найз нь ирээд чи одоо хэдэн удаа хазаа үзэх гээд байгаа гэж шоолоод. Тэгсэн чи Акира мэ гэснээр давхцсан хэдэн хэрэггүй өнгө өгөөд. Нөгөө нэг ярилцаж учраа олох нү гэсэн чинь Акира бэлтгэлээ сайн хийгээрэй гэсэн яваад өгдөө. Хэд хоногийн дараа нөгөө боросны найз нь Акирагийн авч чадахгүйсэн нөгөө цараймуудын тоглоомыг бидний нөхөрлөл зөвхөн гүйлтээр хязгаарлагдахгүй үсттэй гэсэн захиатайханд шийдчихэд яваад өгнө. Акирагийн өгсөн тоглоомыг цүнхэндээ зүүчихсэн хөөхөн. Акира борон чөхөргөө зогсож исэн нэг хүн туслангаа тэр хавьд яадаг хамгийн том номын санал орно. Номын сан дотор хэн байсан гэж мэдээж бидний 45 настай краш ах маань. Ахгүй энэ номын санд нэлээд их эрдэм гинэ. Таанч энэ 50 хүн биш болохоор ном зээлээр авч явж болдоггүй. Акира тэр хоёр нэг хэсэг нэлээд их номын талаар ярилцсан. Акирагийн цаад санаа нь болохоор ахын дуртай номыг олж авч унших гээд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь оронд нь өөрийнхөө дуртай номыг олж ав гэсэн зөвлөгөө өгөөд. Харин номын сангаас гарахдаа Акира өөрийнхөө номын сангийн картыг түр зээлүүлээд ах ч өөрийнхөө сонирхсан номыг хэсэг хугацаанд авч явж уншихаар болно. Номын сангаас гарсан чинь Кондо нэг л сонин царайлаад за баяртай би ингээ явлаа. Гээ яваад өгдөө. Акира мэдээж амар гайхаж үлдэнэ үстэй. Хэд хоногийн дараагаас ажил дээр групп чат үсгэж мессежээр харилцах санал гарна. Даанч манай менежер нэлэгдэг утас барьдаг жаахан хуучинсаг хүнэлтэй. Шарко бас юу гэж дутах вэ? Акирагаас захим хаягийг асууж байгаа дахиад л хаягдчихна. Акира Кондо хоёр урд нь номын сан ороод авч исэн номнуудын талаар ярилцж байна. Кондогийн номын сангаас зээлж авсан тэр ном сайн найзынх нь гаргасан ном юм байна л да. Акира үүнийг нь сонсоод тийм мундаг хүнтэй найз байна гэдэг та үнэхээр гайхалтай юм аа. Гээд нөгөөхөө магтаж исэн чинь нөгөөх нь өөдөөс нь чи миний талаар юу мэдэх юм? Гээд уурласнаа яваад өгдөг за.
Гадаа амар хүчтэй аадар бороо ороод Акираж ээжээсээ зөрсөөрөөд ажил дээр ирнэ. Гэсэн чинь Кондо бэдэггүй. Танай түрээд ажилласаа чөлөө авсан гинэ. Акира ажил дээрээ байхдаа Кондогийн хэлсэн "Гөө чи миний талаар юу мэдэх юм?" гэдэг амар үг нь бодогдоод ерөөсөө байж сууж чаддаггүй. Ядаж Кондотой ярилцмаар идэг. Тэгсэн чинь нөгөө сүрдүүлж болзоонд явдаг шаардлагууд ирсэн ээ. Энэ инширийн араас бити тэгж ихгүйгээдээ. Түүний байр суурийг бодож үзвэл мэдээж эвгүй байгаа штэ. Ухааны юм ярьж байгаад яваад өгнө. Кондо бүр халуураад үхэхгээ твдчихсэн чи хаалга тогшоод очоод онгойлгосон чинь Акира зогсож байна. Акира би менежер таны талаар юу ч мэдэхгүй учраас таны талаар мэдхийг үнэхээр хүсэж байна. Тэгэхэд хариуд нь Кондо тэгж хэлсэндээ уучлалт гуйгаад би залуухан бас гайхалтай. Урд чинь ирээдүйд чинь гэрэлтэж байгаа. Акира хариуд нь зүрх сэтгэл нь үнэхээр их шаналж байгаа талаар хэлэхэд яг сайхан гоё яриа өрнжсэн чинь тог тасарчихна. Кондо Акира өөртөө хамт байхад бүх залуу насныхан сайхан дурсамжин сэргээд гоё байдаг талаараа хэлээд өнтөргдөж байгаа санаа зовнилоос нь жаахан ч ихсэн багасгах гээд тэрвэрч өгдөг. Уучлаарай гэхдээ би Кондогийн нарийн сэтгэл хөдлөлүүдийг үнэхээр гаргаж ирж чадахгүй байна. Яг сайхан тэрвэрлдэж ийсэн чинь тог ирээд тэгээд Кондо найз үеэр тэрвэрсэн шүү гээд энэ үзэгдэл дуустдаг. Маргааш нь Кондо ханиад нь идгээд ажил дээр ирсэн чинь оронд нь Акира ханиад урчихсан. Тэгээд халуунда сонь сони эвгүй зүүдэлж мөдлөө солиорч өгнө заач. Хэд хоногийн дараагаас хоёулаа ажилдаа буцаад орсон чинь эвэрлцсэндээ бандсан Кондо чинь бүх ажлыг нь урдуур нь орж хийж өгөөд тэгснээ хоёулаа найзууд юм чинь нэгэндээ тослно жих шиг. Тэр хоёрын дундуур Шарков орж ирээд менежер Кондотойгоо дундаа орох гэсэн чинь өс чинь арай урд орчихсан юм биш үү? Жишгэнэ байгууллагад ажилдаг байж. Эд цагнаалчихнаа. Нөгөө жижигхэн шар усны зөөгч охин чинь Шарковыг сонирхоод байгаа заяо. Гэхдээ хөөхөн үс засч чадахгүй ээжиж энэ Шарковынхон үсийг засч чадна гэж хэлсэн. Ямар ч байсан гэхдээ энэнийхээ үсийг нь засч өгдөөмаа хөөхөн. Акира Кондогоос найзууд чи хоорондоо мессежээр харилцдээ штэ гэж шалсаар агаад мэйл хаягийг авчихна. Тэгээд бүр бөөн баяр болж байгаа зү. Энэ царайлаг залуу болохоор урд нь хөл бөмбөгийн багийн ахлагч байсан. Ирснээ чи юм муур нүдтэй охинтой нийлдэг гэсэн хайжцсан. Гэт манай Акираг асуугаад байгаа байхгүй юу. Тэгээд Акирагийн гэмтлийн талаар сонсоод би гэмтэл болон төгсөх ангийн шалгалтаас лоод хөл бөмбөгийн багаас гарсан. Гэхдээ одоо ч гэсэн боломж гарвал хөл бөмбөг тоглохыг хүсдэг л дээ. Авьяасгүй би юм байхад Акира шиг авьяастай хүмүүс харин ч спорт орохыг хүсдэггүй байх та. Өөрөө үгүй гэж хэлээгүй л бол найзтайгаа сайн ярилцаад үзээрэй гэсэн зөвлөгөө өгдөг. Кондо Акирагийн хичээлдэн туслах зорилгоор дэвтрийг нь үзэж байгаад Акирагийн дэвтэр дээрх өөрийнхөө зургийг олж хараад дээрээс нь Акирагийн хазарн дээр гарсан байсан батгыг харангуйтаа Батуг бол залуу насны шинж. Би бол батг гарахаач болчихсон хөгшин залуу гэж авс. Шарковын шинэ үсгийн цэцэлд овоо таалагдсан бололтой. Кондо ч сайн байна гэж магтаастай. Нэрээ Кондогийн нүүрэн дээр нь батг гарчихсан байгааз. Зуны наадамд оролцож байгаа Акираг хардаа бүр үнэхээр хөөрхөн. Дээрээс нь энэ бол Харукогийн хоёр ихэр дүүн. Бас хөөрхөн баанзтэй. Кондо дээр ярилцахаар очсон Акираг харсан Харуко, Акираг тэр хүн сайн гэдгийг нь олоо мэдчихнэ. Өөрт нь нарийн нанди юм ярихаа болжсонд нь Харуко уурлаад Акирач мөчөөгөө өгөхгүй өдөөс нь хэрэлдээд эвлэрх гэж уулзалтсан хоёр чинь бүр муудалцчихна. Энэ цагаан үстэй залуу бол нөгөө алдартай номын зохиолч Кондогийн багын сайн найз нь. Уулзаагүй нилээн удсан найзтайгаа уулзаад нэг шилэн мултлаад харин ч нэг сайхан сууд юм байгаа зү. Акираг найзтайгаа муудалцаад сэтгэлээр унсныг нь мэдсэн Кондо саяхан өөрийнхөө сайн найзтай уулзсан талаараа хэдий одоо найзтайгаа хөндөрч байгаа юм шиг санагдж байгаа ч гэсэндээ эргээд дотносох өдөр ирнэ гэд насанд хүрсэн хүн юм гэсэндээ бас бицхан зөвлөгөө өгöd байгаамаа. Акираш найзтайгаа эргээд дотносхийг хүсэж байгаа гэд сар маранд хүслээ шивнж мөвнэд. Акира гэрээсээ хайж байгаа сэтгүүлүүд дундаасаа хуучин номын худалдаа болж байгаа талаар зар олж хараад дэрийгээ бушуухан Кондод хэлдэг. Тэгснээ найзын хуваар надад ном санал болгох гээд байгаамаа. Кондо тэнд таньдаг номын худалдаачнтайгаа таарад нөгөө хүн чинь Кондо чи ийм том охинтой илүү гэж нас бүр. Ном хараад ухаанаа алдсан Кондо тэрнгээр нь хэсч өгнө. Тэр хооронд нөгөө номын худалдаач нь Акирад Кондог залуудаа зохиол бичдэг байсан. Дээрээс нь бүр зохиолч болох мөрөөдөлтэй байсан талаар нь хэлдэг. Акира өөрийнхөө байнга үзүүлдэг эмнэлэгтээ үзүүлчихэд гарч явсныхан дараа эмч совлогч хоёрын нь ярьж байгаагаас нь үзвэл манай Акирад нөхөн сэргээг эмчилгээ хийгээд дахин спорттой хөл тавих боломж байгаа боловч өөрөө одоохондоо бэлэн биш хүсэхгүй байгаа юм шиг байлээ. Кондо нэгэн гомгийн газарт гомь идэр сууж агаад өнөөх зохиолч найзынхаа телевизд өгч байгаа ярилцлагыг сонсоод хуучин зохиол бичгээр оролцдог байсан үеийнхээ архивыг ухаар шийднэ. Тэр үеигээ өөрөө дурсахтаа зохиол бичих нь яг л өрөөсөн хайр шиг
эргэн тойрныхоо бүх хүмүүсийг мартаад зөвхөн зохиол бичгэнэглээ амьдардаг байж үлээ. Акира тэр өдөр хуучин номын худалдаан дээрээс авсан номон завсраас нэг номын хавчуурга олсныгоо Кондод харуулдаг. Хавчуурга нь нэлээд содон, дээрээс нь хараа цайны дүрстэй. Тэр хараа цайг хараад гинэт рестораныхан дээвэр дээр хараа цай өөрлөсөн байсан талаар нь ярьж агаад баахан дими балан юм ярьчихлаа уучлаарай гэд Кондо уучлалтгүйсэн чинь Акира өөдөөс нь би таны ярианд дуртай. Байнга барьж явдаг тэр тэмдэглэлийн дотор дээрээ ирээдүйд бичих зохиолынхоо үгийг бичдэг үсттэй. Хизээд нэгэн цаг таны зохиол бичихээр би дуртай унших болно гэж хэлдэг. Менежерийн доторх залуухан зохиолч Кондо үргэлж хэн нэгнээс яг л ийм л үг хүлээж ийсэн бололтой. Гүйлтийн багийнхан Акираг дахиж гүйхгүй гэдгээс болоод бүгдээрээ сэтгэлээр унчихсан. Акира ч хамгийн сайн тамирчин шүү дээ. Харука Акираг хараад ярилцахыг хүсээд дуудсан боловч сонсдоггүй. Тэгээд араас нь дагаад ажлынхаа газар ирснээ 2 жилийн өмнө Акиратай яг адилхан бэртэл авч байсан тамирчин нөхөн сэргээ хэмжлэгэнд ороод одоо спортод эргэн ирсэн талаар нь хэлээд Акираг гүйлтийн багтаа эргээд ороо гэж гуйгаад явна. Энэ хоёрын яриаг нь бас Кондо сонсчихдог. Кондо найзынхаа зохиолыг кино олох гэж байгаад нь баяр хүрэх гэж залгатал өнөөх найз нь айл хэдийн гэрт нэрчгсэн байдаг. Уулзаад аях сайхан кофе уунгаа оюутан насаа дурсаад дээрээс нь Кондогч бас зохиолоо эргүүлж бичээ гэж шахсаар байгаад явдаг. Найзынхаа ятгалга Акирагийн дэмжлэгийн хүчээр Кондо энэ олон жилийн дараа зохиол бичгээр оролдож байгаа нь. Харин нөгөө талд манай Акира гүйлтийн бүүзийг дахин нэг гаргаж ирээд харсан шигээ сууж байна. Ажил дээр нь ахиад л нэг хүн уцаа мартчихаж энэ удаад Акира түүний араас гүйх гэж байснаа бодлогошроо зогсчихон дэр. Эднэр дараа сард ажиллах ажлынхаа өдрүүдийг нэг цаасан дээр бичиж өгд юм байна л да. Акира бүх өдөр боломжтой гэж биччихсэн байсан чинь Кондо сургууль дээр чинь хийх юм байхгүй мүү гэж хэлээд Акира хариуд нь өөр хийхийг хүссэн юм байхгүй. Гэт амар уурсна гараа явчдیں۔ Манай Кондоч бүр өглөө болтол зохиолоо бичиж суудаг болчихож. Төв офис дээр ажилтаа гэд нэг хэсгэл Кондо ажил дээрээ баарг л үзэгдэхгүй. Дээр нь нэмээд Акираг урд нь уурлуулснаас хойш нэрийг нь хүртэл буруудуудаад бүр сандардаг болчихсон. Акира өнөөх жижигхэн зөөгч охинтой мэргэжил сонголтын талаар ярьж итэл хажуугаар нь Шарко орж ирээд үсээс суулмаараа талаараа хэлтэл энэний баярлж байгаа гэж. Тэгснээ ирээдүйд их сургуульд ороод гоо сайхны чиглэлээр сураад төгсгөөрөө миний үсийг заавал засч өгөөрэй гэсэн чинь өнөөх нь бүр баярлсандаа уйлжтیں۔ Кондог байн төв офис руу яваад байгаа болохоор зарим нь түүнийг тушаал твсгэж ийн гэсэн чинь ихэнх нь манай тэр боломжгүй гэж авс яах нүдий хөөрхий. Акира Харука хоёр айл дунд ангид байхдаа л энэ сургуульд суралцсанаа гэж хамт төлөвлөсөн юм байна л да. Кондогийн хүү Акирагаас яаж хурдан гүйж чаддаг талаараа зааж өгөхийг гуйна. Бэлтгэлийнхаа үеэр гүйж явахдаа жаахан амархуугийн асуусан чинь нөгөө жаал чинь хэрвээ барайндаа ороогүй бол хэд унсан ч хамаагүй босоод гүйх л хэрэгтэй. Барайндаа ортол гүйхгүй бол гүйсний утга учир байхгүй штэ гэж хэлээд манай Акирад нэгийг бодогдуулна. Кондо Акирад хүүтэн тус олсонд баярлаа гэж хэлэнгээ чамд ч гэсэн өөртөө өгчгөөд мартчихсан амлалт байвал заавал биелүүлээрэ гэж хэлдэг. Кондогийн хэлсэн энэ үг Акирагийн толгоноос ерөөсө гарч өгдөггүй. Дээрээс нь найзтайгаа хамт энэ сургуульд сурнаа гэсэн амлалт өгж байснаа сандаг. Кондогийн өдөр болгон төв офис руу яваад байсан шалтгаан нь сүлжээнд нь шинээр нэвтэрж байгаа шинэ цэс нэвтрүүлэх гээд шалгалт өгж исэн юм лээ. Манай хүн тэрэндээ тэнцээгүй учраас дахиад л төв офис дээр сургалт нь суухаар болсон. Кондогийн хэрэгтэй зүйлээ үлдээснээ мэдээд Акира Кондод аваач өгөхөөр араас нь гардаг. Кондогийн араас нь гүйх гэсэн боловч яг бэртэл авж байсан хүнд үе нүдэнд нь харагдаад. Гэхдээ тэр үед түүнийг үргэлж дэмжиж хажуунаас нь хизээж салж байгаагүй хамгийн сайн найзыгаа санаад өөрийгөө ялан дийлж Кондогийн араас гүйдэг. Кондод хавцыг нь өгчхөөд буцаж явах замдаа тэр хоёр хоёулаа аз жаргалтайгаар тэрвэрлэж байгаа хэсэг гардаг. Энэ нь бодит романтик харилцаа биш. Акира дахин гүйх хүсэл тэмүүлэлээ олж харин Кондо зохиолчлох мөрөөдлөө дахин сэргээсэн. Тэдний уулзалт хайр дурлалын төгсгөлөөс илүүтэй бие биенийхээ амьдралыг өөрчилсөн учрал байсан учраас өнгөрүүлсэн хугацаанд талархаж баяртай гэж хэлээд салж байгаа юм. Дээрээс нь бас өөрсдөө мөрөөдөлтөд хүрчгээд заавал бие биендээ дахиж хэлнэ гэсэн амлалт өгдөг.